За сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Намайг Өвгөнбаатар гэдэг. Тэгээд та намайг зарим нэг мэдж байгаа бодибилдингийн тэгээд хүчин спортоор зэрэг хольж аль алинд нь дуртай, аль алилаар нь хичээлдэг тийм хүн байна. Өнөөдрийн бичиг дээр юу ярих вэ гэхээр гадар Facebook-ээр янз бүрийн юунууд яваад байна л да. Тураах бүс хүүсэнд хийгээд тураах ургамал уугаад турах цай турдаг кофе за өөр юу байлаа турдаг өмсгөл за ер нь миний яг тогтоосноор тураадаг юмнууд нь бол одоогийн байдлаар зарж байгаа гадуур нэг их сурсгаж байгаа юмнууд нь тэр байна. Тэгээд тэр бүтээгдэхүүнүүд жинхэнэ үннээсээ тураад юм уу альсгүй зүгээр таны карманаас мөнгө авах гэдэг тийм реклам юм уу тийм худлаар тийм шоглом юм уу гэдгийг тайлбарлаж өгье. За тэгээд юуны өмнө тэр бүсээр эхлэе. Ингээд свит юу ч илээ те. Бүслээд дасгал хийгээд тэгээд бүслээд дасгал хийсний дараа таны бэлхүүс ингээд сайхан хөлрөөд өөгчөн гойжоод их гоё нарийнхан бэлхүүстэй болно гэд тийм бүс зарагддаг. За тэр бүс тэр бүсний үйлчлэг нь яах вэ гэхээр таны бэлхүүс чинь тухай бэлтгэл хийж байгаа үед битүү орчинд байна гэсэн үг. Ингээд арьсаа ингээд битүүлээд тэгээд тэр битүүлсэн агаар орохгүй байгаа сэрүүцгүй байгаа тэр арьс чинь тэр тухайн нэг 45 минут ч юм уу нэг цагч байд юм уу те хэдийн хугацаанд ачаал авч байгаа хугацаанд битүүлснээр юу болдгоо гэхээр тэр тухайн тэр хэсэг чинь сэрүүжүүлэх гээд хүний бие халуун болж халууцж эхлэхээр хөлөрж хөлсөө уур олгож тэгээ тийм механизмаар хөлөрдөг механизмаар өөрийгөө хөргөөдөг тийм учиртай юм байгаа юм. Тэгэхээр тэр хөлөрлөлт нь болохоор зүгээр усаа гадагшруулж яах гэсэн үг. Тухайн тэр биений хэсэг чинь ингээд хөлөрсөн гэдэг утгаараа турж байгаа, нэмгэрж байгаа гэсэн тийм арьс нь нэмгэрж өөх нь хайлж байгаа гэсэн тийм учиртай биш юм аа. Тэр өөх хайлна гэдэг болохоор энерги зарцуулах энергитэй холбоотой тийм процесс тийм үйл явдал. Тэгэхээр тэрэн дээр болохоор гадны нөлөөнөөс багалж гадны тэр багалсан нөлөөнөөс илүү хурдан турна илүү ингэж юу байна тэр тухай тэр багалсан ялангуяа тэр багалсан хэсгээр илүү турхаа болно гэсэн тийм юм байхгүй. За дараачих нь болохоор саун гэд өөрөөр хэлэх юм бол битүү хувцас байна. Тэр битүү хувцас нь бас саяны ярьдаг тэр бүстэй ерөнхий логик нь ерөнхий утга нь бол их төстэй их адилхан. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө биеийг ямар нэгэн тийм гэлгрууданд ч бай, альсгүй ямар нэгэн тийм давхар тийм хувцсанд ч бай тийм ингээд нөхцөлд байлгаснаар таны биений арьс чинь таны биений даралт таны биений дулаан хитэхээр ихсэх тийм ихсэх тийм процессууд тийм үйл явдлууд явагдана. Дээрээс нь заалчин агааржуулагч муутай битүү заал олон хүнтэй бас юу яах юм бол тэр зааланд удаан хугацаагаар кардио хийн. Дээрээс нь олон хүнтэй орчин чинь хүч төрөгч нь бага авна. Тэгэхээр таны биед чинь юу тохиолдох вэ гэхээр тэр хүчил төрөгч багаснаас болоод
таны бие чинь одоо сулдж эхэлнэ. За тэрнээс гадна юунаас болоод тэр хувцснаас чинь болоод одоо бие чинь халж эхэлнэ. Бие чинь одоо илүү их хөлөрч эхэлнэ. За тэгэхээр бие чинь илүү хөлөрлөхээр бас нэг юм тохиолдно. Тэр нь юу вэ гэхээр таны арьс чинь зөөлрнө. Яагаад зөөлрнө? Яагаад одоо өөрөөр хэлэх юм бол арьс чинь тийм жоох унжуудуу тийм зөөлөн болно гэсэн үг. Порн томорж байгаа арьс болохоор ерөөхдөө тийм сул болдог. Тэр нь яагаад гэдэг вэ гэхээр битүү нөхцөл одоо битүү орчинд байгаа арьс болохоор бидний одоо орчин ямар байдаг вэ те? Тэр нь болохоор илүү сэрүүн, агаартай, илүү одоо сэрүүн одоо орчингийн хүмүүс одоо орчны биений онцгойд болохоор тэр арьс чинь ингээд суларж одоо зөөлрж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол таны одоо хүсэж байгаа тийм хатуу арьс чинь одоо сэрүүн нөхцөлд үүснэ. Тийм багалсан ямар нэгэн аргаар ингэж өөрийгөө тийм тэгж одоо тийм хөлрүүлэх гэж хувц тийм гялгарууд өмсөн тийм орчинд одоо тийм нөхцөлд үүсэхгүй. За тэрнээс гадна бас тэр хувцсыг өмснөөр та илүү турахгүй. Та илүү ядарна. Илүү нүур ам одоо хөлс баас чин гойжно. Илүү хамарны нус чин гойжно. Ерөөсөө илүү тийм өөрөөр хэлэх юм бол та зүгээр саунд ороод бэлтгэл хийж байгаатай адилхан. Даралчийн ихс чихлээл хамаг бие чин одоо халж эхэлнэ. Тэгэхэд тийм нөхцөл одоо бэлтгэлийн эрчим чин сайжрахгүй болон муудна. Мэдээж кардио хийдэг хүмүүсүүд бол тэгэл кардиогоо тогтмол нэг чаддаг темперээр явхад бол нэг 45 минут бол явчих байлгүй. Гэхдээ тэгж 45 минутын хугацаанд тэгж одоо биенийхээ минерал ус одоо тэр хэрэгтэй эрч бодисоо гадагшлууллаа гэдээ илүү хурдан турахгүй. За дараачийн одоо тэр юу байна? Цай за тэр хүүсэнд хийдэг одоо юу гэдэг тэр урмал за бас нэг тим юм яваад байсан нөгөө чулуу гинөө бугуувч гинөө нэг тийм зүүчээд тэгээ зүгөө явж байхад турд юм уу яа гэдэг одоо тим юмнууд болохоор тим юмнуудыг одоо би ингээд өөрөө харахаар хийн инээ төрдөг л дээ. Яагаад гэдэг вэ гэхээр хүний бие маш амархан ажиллана. Одоо ерөнхий одоо энэ ажилдаг ухаан нь болохоор та ингээд хоол унд хангалттай идээд калорийн хэмжээгээ хангалттай авч явах юм бол таны бие чинь одоо өөрчлөгдөхгүй. За өөрөөр хэлэх юм бол таны одоо биений одоо калори авах хэмжээ чинь одоо жишээлбэл 3 төрөл юм бэ гэж бодъё. Нэг нь шатааж байгаа одоо өөрөөр хэлэх юм бол өдрийн ингээд за бүр өөрөөр хэлэх задлж хэлэх юм бол өдрийн одоо хөдөлгөөн өдрийн өөрийн чинь одоо бие мах бодис одоо тарих уушиг одоо бие дотор эртэн булчингууд ажиллахдаа зарцуулаад шатаах одоо тийм хэмжээнээс доош одоо хэмжээний калори гэж ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бас шинт хичээл гэж хийж болно. Тэр шинт хичээлээ доогуур авах юм бол таны бие чинь хадгалсан өөхөө шатаагаад тэгээд тэр өөрийнхөө одоо биений одоо тэр үйл ажиллагааг зарцуулна, хэрэглэнэ. За дундлын боломж болохоор таны одоо ингээд хоолны ингээд зурсалчин одоо өдөрт идж байгаа, хөдөлж байгаа, зарцуулж байгаа энерги чинь таарсан байх юм бол таны бие чинь одоо өөрөөр хэлэх таны бие чинь ерөөсө жин нэмэгчгүй, хасагдахчгүй ерөнхий одоо ингээд нэг тийм тогтмол нэг хэмжээндээ байж байна. За гурав дахь нь болохоор өөрийнхөө шатааж чадах, зарцуулж чадах хэмжээнээсээ илүү хэмжээний калори идэнэ. За тэр калоринд нь одоо идэхдээ юу ч байж болно те. Одоо бүх ингээд өдрийн чинь хоолыг ингээд нийлүүлээд илүү хэмжээний калори идэнэ. За тэр одоо калори идэлтэнд болохоор таны одоо жинч нэмэгдэнэ. За жин нэмэгдэхдээ ингээд бүр задлаад ярих юм бол хоолны наривчлаад одоо ингээд юу идэхээс шалтгаалаад таны булчин чинь нэмэгдэх үү эсвэл
өөгч нэмэгдэхүүгээ тийм юм дээр болохоор илүү задлаад ярих шаардлага гарна. Гэхдээ одоо болохоор ингээд задлаад ярих тийм цаг байхгүй байна. Тэгэхээр ийм одоо гурван төрлийн калорийн шимт хичээлийн зам байгаа. Бага идэх, бага шингээж чадхаасаа илүү бага идэх. Тэгэхээр турна. Шингээхдээ тааруулж идэх гэх юм бол жинчин тогтно. Шингээхээсээ илүү идэх гэх юм бол жинчин нэмэгдэнэ. За тийм аргаар бие чинь ажиллаж байгаа. Тэгэхээр ийм аргаар ажиллаж байгаа болохоор ингээд та нарт ингээд гадны нөлөө гэж ярина штэ. Гадны нөлөө чинь юу хийж болох вэ? Гадны нөлөө чинь бидний бэлтгэл байна. Бидний өдөр тутмын ажлын ачаал байна. Өөр юу хийж болох вэ? Гадны нөлөө. Ямар нэгэн тэр гадны нөлөөгөөр тэр калори шатаах юмыг гадны нөлөөгөөр тооцох хэрэгтэй. Угаасаа гадны нөлөөгөөр тийм юмыг тооцно. Ягаад тэгэхээр калори чинь шатж ээж өөрөөр нөгөө өөгчин зарцуулагдж ээж илүү их хэмжээний ачаал авж ээж илүү их хэмжээгээр хүн хөдөлж спорт хийдэг ч юм уу, дугуйндах ч юм уу, тоглоом тоглодог ч юм уу, хөл бөмбөгийн саксны тоглоом тоглодог ч юм уу тэгжээж тэр ид жуусан хоолнууд чинь шингэнэ. Тэгхгүйгээр ямар нэгэн ийм бугуурч зүгээд эндээ нэг юм тавиад цай уугаад тэгснэр илүү шингэн гэсэн тийм байхгүй. Тэгж би ажилдгүү. Би болохоор ингээд хүний бие идж байгаа хоолноосоо ингээд хуурж ажилдаг. Хийж байгаа үйлдэл, идж байгаа хоол. Энэ хоёрыг ингээд нийлүүлэхээр таны бие ингээд хувирдана. Ямар нэгэн аргаар булчинтай болмоор байвал өөрөг илүү идэнэ. Бэлтгэлийн ачааллыг арай жоохон өөрөөр авна. За хүнжин өргөн булчингуудыг сайн ажилуулна гэх тийм ачааллуудыг авна. Турмаар байвал калорийн хэмжээгээ багасгана. Тэгээд ачаалаа илүү тогтмол авна. Тогтмол авахаар өдөр болгон төдий хэмжээний калори шатаадаг ачаал авна гэсэн үг. За тэр ачаал дотор кардио байж болно, бэлтгэл байж болно, усан сэлнэ, тоглоом тоглож болно, тэр хөл бөмбөг тоглож болно, сакс тоглож болно, тогтмол байх хэрэгтэй. Эсвэл алхаж болно. Ямар нэгэн тогтмол ачаал авах юм бол тэгээд зөв хоолтойгоо ингээд нийлүүлэх юм бол бие чинь өөрчлөгдөж тэр хүсэж байгаа үр дүндээ хүрнэ. За тийм учраас ингээд ийм цай уугаад, кофе уугаад тэр наалтыг наагаад тийм илий балаа юм дээр суурлаад ингээд ач холбогдол янз бүрийн хэрэгтэй хэрэггүй ийм юм дээр ач холбогдол өгөөд энийг хэрэглэхээр ингээд турлаа гэсэн тиймэрхүү фарм гэж ярьдэн штэ. Тиймэрхүү фармууд бол худлаа байдгийн шүү. Тэдэр хүмүүс нь болохоор өөрсдөө заавалчгүй доор нэг юм үндсэн суурьнд нь хоолны хөдөлгөөний өөрчлөлт оруулж ээж тэгээд дээрээс нь давхарлаж янз бүрийн нэмэлт хижээл тэр юу гэдэг ерөнхий ингээд бидний шатааж байгаа калорийн хэмжээг нэмэгдүүлэх хоолунд хүнс байна. За тэр илүү хурдан хоол шингээдэг тийм аргууд байна. За юу гэдэг өөр янз бүрийн бодис солилцоо хурцах аргууд байна. Тийм юмнууд ингээд суурин дээрээс нь нэмж хэрглэжээж үр дүнд хүрдэг болохоос дан ямар нэгэн тийм цаймаа уугаад тийм наалт малт наагаад үр дүнд хүрдэг юм аа. Ер нь бодол бол тийм байна. Яагаад тийм байна гэхээр таны бие чинь ингээд цаанаас ингээд тэгээд бүтцэн тэгээд тийм суурин дээрээ суурилж
одоо гол үндсэн хэрэгтэй юмнууд заавалчгүй хийх ёстой юмнуудаа хийж ээж тэгээд дараа нь тэр нэмэлт янз бүрийн юмнуудыг хэрэгэл тэгхгүйгээр янз бүрийн тийм нэмэлт юм идэг зүгээр дангаар нь хэрэглэх юм бол үр дүн үзүүлэхгүй. За ингээд товчхон ойлгомжтой тайлбарлсан гэж бодож байна. За тэгээд миний Facebook пэйж тэгээд Instagram энэ төр бас нэг YouTube байгаа. Тэрэн дээр бол үе бичлэг хийдэг байгаа. Лайк дарж, шеэр хийгээрэй, фоллоу хийгээрэй. Сонирхолтой үр дүнтэй одоо үр дүн гарахаар мэдээлэл өгсөн гэж итгэж байна. За тэгээд дараагийн бичлэгтээ дахин уулзъя.